За сайн байна уу? Энэхүү хичээлээр та нарт complex numbers гэдэг хэсгийг зааж өгнө. За, ерөнхийдөө complex number гэдэг нь энэ дэлгэцээр харж ивэл what values what value of x satisfies x squared equals to minus 1. There were no values until mathematicians invented the imaginary number I, which represents square root minus 1. They find I squared equals to minus 1. And from there, any power of I can be derived. Ердөө энэ юу гэж хэлснээр бол ердөө x квадрат нь хасах нэгээс бол x нь язгуураар хасах нэг буюу undefined гарч ирнэ. Тэгэхээр та нар тооны машин дээрээ язгуураар хасах нэг гэж өгвөл та нар тооны машин алдаа зааж өгнө. Яг л энэ тоон undefinable answer буюу ямар ч тийм хариу гарч өгөхгүй харин алдаа зааж өгнө. Харин тэрийг мэдсэний дараа математикчид язгуураар хасах нэгийг илэрхийлдэг төсөөлийн I тоог зохион бүтээсэн юм аа. Тэр нь I квадратыг тэнцүү хасах нэг гэж тодорхойлсон бөгөөд тэндээс I-ийн өөрийн ямар ч хүчийг гаргаж авч болдог болсон. Одоо та нар жишээл I квадрат нь тэнцүү хасах нэг I куб хасах I тэгээ I дөрөв нэмэх гээл ингээ үргэлжлэн явж байгаа маа. Тэгснээр ердөө иймэрхүү бодлогууд ердөө definable буюу тодорхой хариу гэдэг гарч ирдэг болсон. Одоо жишээлбэл энэ дээр харж ивэл энэ бодлогын харвал 5-ыг хасдаг 3i энэний хариу болоорой гэж байна. Тэгэхээр 5-ыг хасдаг нь 3i хасах 2 дээр нэмэх нь 5i юм аа. За энийг яаж бодох вэ? Энд нь заавал хасах 1 гэж тоо өгнөж бодвол бүгдээр нэг хаалтнаас нь ингэж задлаж болно. Тэгэх юм бол 5-ыг хасах 3i нэмэх нь 2 хасах 5i юм аа. Тэгэхээр ингээ харж ивэл 5 дээр нэмэх нь 2 буюу 7 хасах 5i гэвэл хасах 8i буюу манай бодлого хариу бол a юм аа. Өгөө a гинэ c юм аа. За тэгээд ийм бодлого дээр ивэл бас адилхан эхлээд гаднах тоог хаалтнаас нь задлнаа. 3i дээр нэмэх нь 2a хасах 2 5-ыг хасах 4i энэ хаалтнаас нь задвал 3i дээр нэмэх нь 6 хасах 10 тэгээ хасахын нэмэх 8i гарч ирнэ. Тэгэх юм бол манай бодлого хариу бол эхлээд энэ тоогоор хийчих хасах 4 дээр нэмдэг нь 11i буюу манай бодлого хариу бол c юм аа. За 2 дахь бодлого маань 3 дахь бодлого маань гэвэл хэрвээ i 4 зэрэг дээр нэмэх нь 3i квадрат нь нэмэх нь 2 энэ бодлогын хариу юу вэ гэвэл бүгдээр дээшээ харуулах юм бол i 4 зэрэг маань 1 гэж тодорхойлж байна. Тэгэхээр 1 дээр нэмэх нь 3-ыг үрждэг нь i квадрат нь бол хасах 1 юм аа. Хасах 1 буюу 1 дээр нэмэх нь хасах 3 нэмэх нь 2 гэвэл хасах 2 дээр нэмэх нь 2 буюу t гарч ирнэ. Тэг манай бодлогын хариу бол c юм аа. За хэрвээ i 93 зэрэг хэд вэ гэж ивэл эхлээд бүгдээрээ энийгээ тэгш тоологно. Яаж тэгш тоологох вэ гэвэл i 92 дээр үрждэг нь i гарч ирээд тэгээд энийгээ бүгдээр одоо 4 тоож болно. Тэгэх юм бол i 4 зэрэг дахиад зэрэг өгөх юм бол бүгдээрээ 92-ыг 4 туваах юм бол 23 гарч үрждэг нь i. Тэгээ манай i 4 ч 1 юм чинь 1-ийн 23 зэргийг үрждэг нь i. Тэгээд энэ нь бас i гарч манай хариугийн энэхүү бодлогын хариу бол d юм аа. За иймэрхүү тохиолдолд яах вэ гэвэл хасах i хуваагдана i гэвэл энийг хасах i дээр үржүүлэн хэр чинь энэхүү маань 2-ыг хасах нь i квадрат тэгээд 2 дээр нэмэх нь i 2-ыг хасах нь i. Тэгээ нэг бүгдээр хаалтнаас нь задвал ийм тоо гарч ирнэ.
2 квадрат хасах 2i хасах 2i нэмэх нь i квадрат. Харин энэ бол нөгөөх нь бол 2 квадрат хасах i нэмэх нь 2i хасах i квадрат. Тэгээд энийг бүгдээрээ бүр илүү short answer болох юм бол энэ хасах 2i дээр нэмэх нь 2i гэхэр чинь 0 гарна. Тэгээд хасахын гэвэл хасах 4 гарна гэхэр чинь 4-ийг хасах 4i нэмэх нь i квадрат. Тэгээд 4-ийг хасах нь i квадрат. За одоо энэ дээрээ бүр илүү short answer бол i квадрат маань хасах 1 гэж үзчихвэл бүгдээрээ i квадратын оронд хасах 1-ийг орлуулнаа. Тэгэх юм бол 4-ийг хасах нь 4i хасах нь 1 тэгээд 4i дээр хасах 1 гэхэр чинь 4-ийг хасах нь 1 гэхэр чинь 3-ыг хасах нь 4i тэгээд 4-ийг хасах нь 1 гэвэл мэдээж хасахыг нэмэх болж 4 дээр нэмэхэд 1 тэнцүү 5 бол тэгээд энэхүү манай сүүлчийн хариу болох болтол энэ хэсэг дээр ингээд ямар ч тийм юм холбоотой хариу байх юм бол энийг бүр илүү дэлгэрэнгүй задлж бичнэ. Тэгэх юм бол 3-ыг хуваадаг нь 5 хасах 4-ийг хуваадаг нь 5 үрждэг нь i. Буюу манай бодлогын хариу бол i юм аа. За дараагийн бодлого маань 1 дээр хуваадаг нь i нэмэх нь 1-ийг хуваадаг нь i квадрат нэмэх нь 1-ийг хуваадаг нь i 4 зэрэгт. Энэ юу гарах вэ гэвэл энэ бол хിവэрэ гарна. Гэхэр чинь 1-ийг хуваадаг нь i нэмэх нь тэгэхээр i квадрат маань хасах 1 юм чинь 1-ийг хуваадаг нь хасах 1 тэгээ нэмэх нь манай i 4 зэрэг маань нэмэх 1 юм чинь 1-ийг хуваадаг 1 буюу ийшээ ингээ гарах юм бол i хасах 1 нэмэх 1 тэр маань i квадрат. За одоо энийг бүр илүү simplified answer болох юм бол бүгдээрээ энийг ингэж бичиж болно. i нэг нэмдэр нэмэх нь хуваадаг нь i үрждэг нь i хуваадаг нь i гэх юм бол энэ маань i хуваадаг нь i квадрат гэх маань эцсийн хариу маань ингээд i-да хуваагдаж i гарна. Тэгэхээр маань бодлогын хариу бол хасах i гарна. Хариу бол i юм аа. За ингээд энэхүү хичээлийг ойлгосон гэж найдаа. Энэ вирд бол SAT дээр их хвчлэн төгөөмөл ордог. Тэгээд ихэнх дээр хүмүүс энэ дээр жоохон imagine хийхэд жоохон ойлгохгүй байдаг. Та энийг ойлгосон гэж найдаа. Баярлалаа.